хичээлийн сэдэв бол хавтгай механизмын байрлалын план байгуулах энгийн арга. За энэ хичээлийн хүрээнд бид нар 11-р өнгөд үзсэн дамжуулга механизмуудын тухай мэдлэгээ сэргээнсэн. За дамжуулгын төрөл бүрийн хөдөлгөөн хийх бөгөөд гүйцэтгэх хэрэгтний хурдны хэмжээ, чиглэлийг өөрчлөх үүрэгтэй байдаг. За дамжуулга гэж юу хэлэх вэ гэхээр машин ба түүний мөчүүдийн хооронд эргэх буюу давших хөдөлгөөнийг хийдэг техникийн төхөөрөмжийг механизм гэнэ. За механизмын хөдлөх мөчийн өгөгдсөн хөдөлгөөнөөр бусад мөчүүд нь тодорхой хөдөлгөөн хийдэг. За механизмуудыг дотор нь хавтгай ба хөдөлгөөн механизм гэж ангилдаг. Мөн хийц хувьд нугсан холбоод, шүүрэг, дараа, нодоргод, өрөлдөд, уян мөчид механизм гэж ангилдаг. За механизмын байрлалын планыг хөдлөх мөчөөс эхлэн зурах бөгөөд дараа нь бусад мөчүүдийг хөдөлгөөнд дамжуулах дарааллын дагуу бие биетэйгээ давхцахгүй байхаар мөчүүдийн хэмжээ, чиглэлийг сонгож зурнаа. За механизмын хөдлөх мөчний янз бүрийн байршлыг тогтоох улмаар механизмын хөдөлгөөний нэг бүтэн цикл хөдөлгөх мөч дээрх зарим цэгийн тракторыг план байгуулах гинэ. За А-цэгийн тракторыг доорх зурган дээр харуулсан байна. За хавтгай механизмын байрлалын план байгуулахын тулд эхлээд тэгш өнцөгт координатын систем сонгон авч хөдөлгөөнгүй мөчтэй холбогдох эргэх хосын байрлал, давших хосын хөдөлгөөний чиглэлийг тэмдэглэнэ. За цэгийн трактор цэгийн хөдөлгөөний явцад сонгосон тооллын системтэй харьцангуйгаар тасралтгүй шугам буюу мөрийг түүний трактор гинэ. За анхдагч мөчний тодорхой байрлалд харгалзуулан сонгож стопор дүрсэлсэн кинематик бүдүүрчийг механизмын байрлалын план гэнэ. За анхдагч мөчтэй тодорхой байрлалд харгалзуулан сонгож стопор дүрсэлсэн кинематик бүдүүрчийг механизмын байрлалын план гэнэ. За кинематик гэдэг маань хөдөлгөөний зүй тогтолцоог судлах шинжлэх ухаан байна. За дараах зурган дээр бол А зурган дээр нь бол дотоод шаталтын хөдөлгүүрийн үндсэн механизмыг харуулсан байна. За B зурган дээр нь бол дотоод шаталтын хөдөлгүүрийн кинематик бүдүүрчийг зурж үзүүлсэн байна. За нэгд бол дахир гол байна. За 2 чатун, 3-д поршн буюу гулсах ползун. За тэгт бол үйл хөдлөх тулгуурыг харуулсан байна. За тэгэхээр бид нэр одоо ямар зураг зурах вэ гэхээр энэ кинематик бүдүүрч зургийг ажиглаад энэ дахир гол чатун дотоод шаталтын хөдөлгүүрийн үндсэн механизмыг нэг бүтээн эргэлтийг кинематик бүдүүрч буюу план зургийг зурах нэ. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.